Зураг бүр өөрийн гэсэн үнэн түүхтэй жинхэнэ эзэнтэй. Харин эдгээр зургаас Монголын насанд хүрээгүй хүүхдүүдийн тодорхой хэсэг хүнд хүчээр хөдөлмөр эрхлэж амьд зуухаас өөр аргагүй нөхцөлд буйг харж болох юм а. Бодит байдал ийм байгааг фото хайцсандаа буулгасан Монголын гэрэл зурагчид өнөөдөр цуглах гэж байна. Гэхдээ тэд өөрсдийн бүтээлийн сайхныг гайхуулах гээгүй. Бас ямар нэгэн өндөр шагналтай уралдаан тэмцээнд оролцох гэсэнгүй. Харин хүүхэд насаа урс өнгөрч байгааг анзаарах ч сөхөөгүй өөртөө агтсан хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тухайд гэрэл зургаар үүдэх гэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл тэдний авсан зургийн гол бааtruуд хэн болох? Яагаад ийхүү амьдрахад хүснийг хилэлцэж бүтээлээрээ харуулна. Гэрэл зурагчдын бүтээлээр гарах үзэсгэлэн хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсны 10 жилийн ойд зориулагдах юм. Энэ үзэсгэлэн Монголд анх удаа зохион байгуулагдж байгаа нь энэ. Сургууль завсардах, орон гэргүү тэнэх, хараа хяналтгүй хаягдах, гэмтэрэг, хүчирхийлэлд өртөх гээд олон сөрөг үр дагавар Монголын хүүхдүүдийн амьдралд 1990-ад оноос хойш хүчтэй түрэн орж ирсэн юм. Энэ л үеэс насанд хүрээгүй зарим хүүхдүүдийн хувьд хүнд хүчир хөдөлмөрийн үе эхэлсэн гэхэд болно. Уул уурхайд ажилдаг хүүхдүүдийн олонх нь газар ухах, шороо зөөх, нүүр солборлох, алт ухах гэгчлэн томчуудын хийх ёстой бүхнийг хийдэг. Ажлын цаг нь ялгаагүй томчуудын адил 8-аас дээш цаг. Заримдаа бүр тодорхойгүй урт цагаар ажиллахад хүрдэгэ хүүхдүүд ярьдаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хинч хайхардгүй учраас уурхайн нүх болон тогтсон усанд унах, шороон дарагдах, багаж хэрэгсэл цохиулах зэрэг эрсдэл байнга гардаг байна. Энд ажиллах хүүхдүүдийн ажил амьдралын хүндийг нүдэрээ ирж хараагүй хэн боловч төдийлөн ойлгохгүй. Харин гэрэл зурагчийн хэлбэг заяа энэ бүхнийг фото зургаар хүмүүст харуулахыг зоржээ. Үүний төлөөл тэрээр энэхүү балгас улсанд далдуурхаа дээр ирсэн юм. Улс дахин ашиглахаа болсон ч хүмүүс хуучин хонглуудыг нь гараар ухаж ашигладаг болоод удаж байгаа. Дэндүү усалтай энэ газар хүүхдүүд яагаад ажиллахад хүрв? Ямар зургаар энэ хүүхдүүдийн асуудлыг бусдад ойлгуулж болох вэ? Ийм л асуултад гэрэл зурагч маань анхаарлаа хандуулах бололтой. Элбэг заяа хүүхдийн зураг авах дуртай. Авсан зургуудынх нь баггүй хувь нь хүүхдийн сэдвтэй бүтээлүүд байдаг нь үүнийг гэрчлэнэ. Энэ чиглэлээрээ ч үзэсгэлэн гаргаж байсан удаатай. Би өөрөө хүүхд байхаас л зураг авч эхэлсэн. Тэгэл анхаал авч исэн одоо зургууд нь хүүхдийн зураг байсан. Тэгээд би ч өөрөө бас нэг хүүхд насндаа илүү хайртай юм уу та. Ер нь хөгширч чаддаг. Тэгэл хүүхдүүд илүү дотно үйдэг. Харьцсан ч гэсэн хүүхдүүд илүү дотно. Яг том хүмүүсийн зураг ч авдаг л да хаа мөгөл зураг. Гэтэл илүүдээ хүүхдүүд юу гэдэг цагаан гэдэг юм уу яг байгаагаараа байж чаддаг.
Хүүхдүүдтэй ийм тийм зохион байгуулалт хийгээд ах шаардлага багт эднэртэй сайхан ойлголцоод тэгэл харилцаа зургийг авахд илүү амар байдаг. Зураг бүрийн цаана бодит үйл явдал түүх бий. Тэр бүхнийг илэрхийлэхэд мэрэгжлийн ур чадвар, ууггүй судалгаа, төвчээр шаардлагатай нь мэдээж. Гэхдээ хамгийн чухал нь хүмүүсийг, хүүхдүүдийг байгаагаар нь ойлгох нь чухал юм байна. Хүүхдийг хайрладаг, ойр дотн байж чаддаг, тэдний гэсэн сэтгэлдээ хүнл хүүхдийг ойлгодог гэдгийг Элбэг заяагийн зургуудаас харж болох юм аа. Энэ зургийнхаа би тайлбарыг нь болохоор ингэж хэлсэн нэгсэн хүүхдээс юм харамлал ингээл нуугаад байх юм бол тэднэрт илүү их сонирхоод байдаг шүү дээ. Яг трийг л илүү хүмүүс түргэх гэсэн. Бид нар хүүхдээс ингээл ямар нэг юм нуугаалах юм бол тэд нар илүү их сонирхоод байна. Илүү тэдэнд анхаарлаа хандуулад байна шүү дээ. Энэ болохоор яг томчуудын нэг хурал тэг хүүхдүүдийг оруулаагүй тухайд. Тэгэхээр чи хүүхдүүд чинь тэрэн дотор юу болоод байгааг нь үзэх гээд бүр ингээд цонхон дээр ингээд шавлаад. Тэг яг тэр хурал дотор нь томчууд хурал дотор байж байгаа цонхроо харсан шүү дээ. Баахан хүүхдүүд шавцсан. Тэгээ ахтайхан сэмэрхэ очиж байгаа тэр хүүхдүүдийн зургийг авчаад тэгээд гарч авъя гээд хурдхан шиг гараад нөгөө талаас нь бас авсан байгаа. Яг тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь бүр тэрэнд юу болоод байгаа нь тэднэрт сонин. Тэгээ тэрийг л хүмүүст харуулах гэж зорьсон. Хүүхдүүд хаач байсан хүүхдэрээ л байдаг. Гагцхүү өөрсөд нь үнэн сэтгэлээс хандаж байгаа хүнд боловч хүүхдүүд итгэж зовлон бэрхшээлээ хуваалцдгийг Гамма агентлагийн зурагчин Даванимын туршлага нотолж байна. Даваним өнөөдөр Баянгол зочд буудлын өмнөх Дулааны шугамын хонгилд амьдардаг 3 хүүхэдтэй танилцжээ. Арай хамт нь 18-тай. Нөгөө хоёр нь 16-тай, 14-тэй гин. Гудамжинд бие биенээ олж нөхөрсөн 3 хүү энэ хонгилд нэлээд удаан амьдарч байгаа гин. Идэж уух, идэлж хэрэглэх бүхнээрээ гачигдаж, анхаарч, халамжлах ч хүнгүй өөрөө өөрсдийгөө болгож яваа ийм хүүхдүүдийн зан ааш ихэд эвдэрсэн байдаг. Тиймээс эдэнтэй хил амаа ололцож зураг авах гэдэг амаргүй даваа. Гэсэн ч Даваним энэ 3 хүүгийн эртний танил найз нөхөр юм шиг л байж чадсан юм. Хүүхдийн төвчгөө хөдөлмөрийн эсрэг өнгө ба хар цагаан гэдэг энэ гэрэл зургийн үзэсгэлэн маань болоход одоо ойртож байна. Тэгээд би энэ Таришаанд зураг авахдаа бол 150-60 зураг авсан. Тэгээд тэрнээсээ бол за 30 гаруй одоо гайгүй гэсэндээ зургийг бол сонгоцсон байна. Одоо сайн зураг гаргая те бол одоо тухайн хүүхдтэйгээ ярилцаад нөгөө хүүхдийн одоо нэг итгэлийг олон ч гэдэм үү те. Түүнээс яг шууд анх уулзангуудаа л за би чиний зургийг авна те. Таришаанд ч очиж байгаа зургийг ч аавна гэж ингэх юм бол нөгөө хүүхд маань айгүй хиймэл болох ч юм уу те. Яг тийм хийсвэр болох учраас тухайн хүүхдтэйгээ одоо нэг эхлээд нэг хоёр удаа уулзсан. Тэгээд тухайн газар нь очингуудаа юу юм яриад чамаа хин гэдгүү ч гэдэм үү. Тэгэл чи яагаад гэр орноосоо гарцсан? Ер нь юу хийж чинь? Хичээлээд. Ер нь бол ерөнхийд удаар гэрэн ашиглах байхгүй. Тэ өөрөө саналлах зүйлээр. Өөрөө гарах сонирхолтой. Ил гараал гадуурыг бол савшдаг өдрөгөө хоолныхаа мөцөөгөл. Тэгэл нэгдүгээр эмчгээс хоолж идэж байгаа юм байгаа. Гүн тэгээд хаяа нэг савн богны мөнгө төгрөг болоод товсноо байгаа. Гранд гэсэн хог мөнөөс заримдаа юу мөнгө төгрөг гуйж мөнгө үгүй байгаа. Тэгэл яг ингэж явсаар байгаа л яг нэг өдрийг яг нэг тийм явдаг юм газартай. Тэгээд одоо хог шилаазаа түүдэг яг нэг тийм яг нэгэн хэвийн тийм юунд орцсон. Түүнээс бас тэд нар чинь бас дотроо одоо өөр газар нутаг руу ч их юм орох юм бол бас жоохон дээрлэхүүлэгч гэдэг юм уу тиймэрхүү асуудлаас ордог. Менюс энэ тэмдрахад бас ингээд таавар ингээд байгаад идвэл өшөөс өчнөө менюстэй адилхан ингээд тэндэг том тий бас ах нар байгаа тий хормор гарцсан янз бүрийн гөгшин аригчин тэгээд янз бүрийн ах нар байгаа л да. Тэд нар бол менюсыг бас ингээд бидний энд байж зүгээр байдгүй шүн мөн унтчихт олол орж ирж чинь юм уу тий бас додож тарамтлах мануудлах нэг тиймэрхүү бидний хооц нэг дээрэмдэг бас карман халаасан бас тодорхой хэмжээний бид нар чинь 2-3 сүлөр бас байна тас тий мөнгө юмнаас үлдсэн бас осныхон зургаар үрээд байхгүй бид нар ч бас байлгачлаа шүү дээ тий. Тэгэл тэр дээрэмдэх маягийн ч юм уу тэгэл гаргаалуудын манай энэ жоохон мохнор ч юм уу гаргаал дууд болуулж мөнгө гуйлах ч юм уу эсвэл бидний гараар гараж хулгай зэлгээ хийх гээд байх ч юм уу нэг тиймэрхүү жоохон сүрдүүл мөрдүүл байдаг л та биднээс. Ийм л байдлаар судалж, ойлгож,
шин сэтгэлээсээ хандсан учраас хүүхдүүд зурагчинд өөрсдийгөө нээж амьдрах гэж хэрхэн тэмцдэгэ дотнчлан ярьж өгчээ. Энд тентхийн хогийн савхаж, шил лаад цуглуулж талах нэмэнгөө олно. Бүр болохгүй бол эмнэлгийн өвчнүүдээс хоолгуйж идгээж нуусангүй. Хаягдал цаасан хайрцаг унтах дэвсгэр нь болно. Хувц угаах сав, татах тамхи олох гэж басал ажиллах хэрэгтэй. Маргааш хаагуур явж юу хийх вэ? Яаж мөнгө олох вэ? Улаанбаатарт томоохон тооцогддог нэгэн машин угаалгын газар. Энд арчил сонины гэр зурагчин отхон жаргал машин угаадаг хүүхдүүдийн тухай дуран хараандаа буулгахаар ирээд зураг авч байна. Гэр орон эцэг ихтэй зарим хүүхдүүд ч ажил хийдэг болсон. Ялангуяа машин угаалгын газарт хүүхдүүд ажиллах нь сүүлийн үед нэлээд түгээмэл болоод байгаа. Түүний сонгосон энэ газарт 10 орчим хүүхэд ажиллаж байна. Хамгийн бага нь 13 настай. Отхон жаргал түүнийг бусдаас нь нэлээд онцлон дурандаа буулгаж байна. Машин угаадаг хүүхдүүдийг зурагчин отхон жаргал яагаад ингэтлээ онцгосон юм бол? Би тэнд байнга машин угаалгадаг л да. Тэгээд анзаарсан ерөөсө тэнд ажиллаж байгаа ерөөсө бүх ажилчид хүүхдүүд байсан. Бүгд тэгээд зааварчилгаа өгж байгаа эзэн хоёроос нь бусд нь дандаа хүүхдүүд ажиллаж байсан байхгүй. Тэгээ миний нүдэн тусаад тэрийг бас харж эмзэглэж явдаг байсан болохоор тэр газрыг сонгож тэгээд интернет зураг авалтаа хий гэж бодсон. Зөндөө ашигладаг 8 цагаас ирдэг. 29-оос тардаг. Гэр бүл дөрвөлэн амьдардаг. Энд ч ажиллах ээж явдаг туслах гэдэг энэ ажил. Нэг өшөөний би 30 минут өдөр. Өдөрт нь өдрийн 5 мянга. Тэгээд 15 бол 75 мянга шүү дээ. 13-та энэ хүү олимпийн аврах төвшин баяр шиг сайн бүх болохыг хүсдэг гэлээ. Одоохондоо ажил хийгээд завгүй байгаа учраас бүхэн секцээ бас сургуулийн орхихоос өөр аргагүй төрч байгаа гэж хэлж байна. Барууных шиг автоматчсан машин угаалгын газар Монголд бараг байхгүй. Тэр чигээрээ гар ажиллагаа шаарддаг хүн төдөлмөр. Гэтэл хүүхдүүд энд ажилдгийн учир нь юундаа байна вэ? Мэдээж яагаад тэгж томчул хүүхдүүдийг авч ажиллаж байгаа. Цалин л бага. Тэгээ хүүхдүүд хил ам хийж мэдэхгүй шүү дээ. Хүүхд тэмчин. Тэдний нэг чанга дуугархад хүүхдүүд нам л явна шүү дээ. Тэгвэл чи дараагийн чи хүүхд ирнэ ч гэдэг юм. Бид нэр өглөөр хичээлдээ яваад 12-оос тарж юун дээр гэртээ ирж ховцоо солиод өгөөмөд дээр ирж төмөр төгөөд хоолныхаа мөнгө хийдэг. Нэг хил төмөрөг 50 авчих. Өдөрт тэгээд алцсан нэг 20 мөр 10 мөр гэлтэй. Ажил хийвэл ам тусна гэдэг ардын үгээр бамбаа хийх зарим томчууд энэ хүүхдүүдийн асуудлыг төдийл ойлгохгүй юм. Ийм хүмүүс Монголд олон бий. Хүүхдээр ажил хийлгэж хөдөлмөрийг нь мүлжиж байгаагаа ойлгодогчгүй. Хүүхэд насыг нь хулгайлж байгаагаа анзаардагчгүй томчууд байсаар л байна. Би том болоод банкны захирал болохыг хүсдэг. Би банкны захирал болчоод ээж гэр бүлээ авч би байранд орно. Өдрөөс явж жоохон дөрвөллөө. Одоо энийг 5 хил хахаа тэг 254 болох. Тэр энийг шийдээд жоохон тойроо. Ажлаа хүнд хэцүү гэж гомдолдгүйгээр ийхүү нэг л өдөр сайхан амьдралтай болчихсон байхыг мөрөөдөж өнөөдрийн бараан өдрүүдэд маргаашийн гэгээтэй өдрүүдээр төсөөлөн төвчдөг хүүхэд Улаанбаатарт олон бий. Зөвхөн худалдааны төвүүд болон завхууд дээр гихтэл 1800 орчим хүүхэд ажиллаж байна. Тэр дундаа хүүхэд хамгийн олноор ажилладаг газар бол Монгол улсын хамгийн том худалдааны төв болох Нарантуул зах юм. Хүүхдүүд энд тэрэг төрж ачаа зөөх, бараа ачих буулгах, жижиглэнгийн худалдаа хийх, хэн хүнийг хараанд өртөх аахар шаахар зүйлс зарах,
машин угаах, гутал туслах, ногоо ялгах зэрэг маш олон төрлийн ажил хийдэг. Хөвгүүд голцоо ачаа бараа зөөх зэрэг биеийн хүчний ажил хийдэг бол харин огт нь хүнсний хаягдал зуглуулах, жижиг сажиг зүйлс зарах ажил хийж байна. Надад хийсэн мөнгийг муухай хүмүүс надаас дэрэмдэж авдаг гэсэн. Тэгээд би дахиад хийх мөнгө хийхээр ерөөсөө олддоггүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр 2 хүүхэдтэй уулзаж бас өдөржин дагаж тэр хүүхдүүдийн хичээлийн бус цагаар мөнгө олохын тулд гэр орнод ижихийн тулд багч гэсэн хувь нэмэр оруулахын тулд нэг төмөр хаягдл төмөр түүж ингэж явдсан байна. Тэгэл бараг 2-3 цаг дагаж явхад нэг жохон л төмөр олдож байна. Ийм багасаа бас сургууль соёлоос бараг хөндөрөөд ингэж яана гэдэг чинь буруу асуудал тий. Хүүхдийг багаас нь бас дэмжиж сая ярьж байна. Тэрний хүүхэд нь бас ирээдүйд банкны захирал болно гэж байна. Маш зүйтэй л дээ. Энийг тэгэхээр багаас нь өшөө өөрсний хөгжүүлж сургууль номонд нь оруулж янз бүрийн дугуйлан номд хичээллүүлж байж иж ирээдүйн сайн хүмүүс болно. Хогд үснээр бол хүүхдүүд бол ирээдүйд сайн хүн болно гэдэг бол өрхөг асуудлаа гэж би бодож байна. Харин хин нэгнээс цалин авч цагт баригдалгүйгээр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн нэгэн хэсэг хогийн цэгүүд дээр бий. Улаанбаатарын хэмжээнд цагаан даваа, морин даваа, улаан чулуутын гэсэн хог хаягдлын 3 төвлөрсөн цэг байдаг. Эдгээр хогийн цэг дээр олон хүмүүс гэр бүлээрээ ажиллаж хоногийн хоолндоо хүрдэг юм. Хүүхдүүд ч ялгаагүй эцэг эхийн хамт өглөө эртлэн ирж үчийн бүрий болтол мөр зэрэгцэн ажиллана. Зөвхөн улаан чулуутын цэг дээр ихтэл 300 гаруй хүн ажилтгийн 50 орчим нь хүүхдүүд. Тэр хүүхдүүдийн нөхцөл байдлыг фото хайснаа буулган харуулахаар гэрэл зурагчин сайн жаргал зорж явааны. Эндхийн хүүхдүүд их ирсв. Тэр бүр гадны хүмүүстэй ам нээхгүй. Бас үргэлжил завгүй байдаг юм. Энэ дээр нэг 4-5 жил ажиллаж байгаа шүү. Өглөө 12 цаг гэж гарч ирэл. Өөрөө 5-6 л бодчих шүү дээ. Гэтэ 6 л Манайх чи хэдэлээ? хэдэлээ. 5 л. Нөө зүгээр ахмахтайгаа амьдэрт. Яг гоо ер нь бол энд нэг хөөхтүүд хог бохож амьдэрдэг гэсэн сонсоод ирсэн л дээ. Тэгээд ирсэн байдал бол маш хүнд байна. Тэгээд сая нэг 2 хүүхдийн зураг авлаа, 2 хүүхдтэй ярилцж үзлээ. Тэгээд хоёулаа хог бохоод ар гэрээ авч явж байгаа амьдралаа залгуулж байгаа л гэж байна л дээ. Тэгээд өөрсдөөс нь одоо ингээд цаашдаа сурах уу, сургууль соёлдоо явдггүй гэсэн ерөөсөө тэр талаар боддггүй л гэж байна. Тэгээд баг ингээд өөрсдийнх нь хувь тавилан юм шиг л ингээд насан туршдаа хог бохоод амьдрах юм шиг юм ярьж байна л дээ. Тэгээд би одоо сая нэг 30-аад минут зураг аваад явхад л ерөөсөө маш их daарлаа. Тэгэхээр тэгээ одоо энэ өчнөө олон жоохон хүүхдүүд энэ орчинд ингээл даарцаагаад маш хүнд хэцүү нөхцөлд амьдралаа авч явах гэж бодож байна. Эндээс хүүхдүүд голчлон цаас, картон, шил, хөнгөн цагаан лааз, төмөр, хуванцар сав, ясгээд тушааж болох бүхий л 2 дэгч түүхийдэг цуглуулна. Хог хаягдал маш хямдхан учраас өдрийн нэг удаагийн халуун хоолны төлөө бүгдээрээ өдөржин маш шаргуу ажиллах ёстой болдго юм байна. Хогийн машин руу хэн төрүүлж гарсан л хамгийн ол зомгтой харихтуул ирж буй машин руу олноороо зүүгдэх, улмар машинаас унаж бэртэх, дайруулж амнасаа алдах тохиолдол гарч байсныг ч хүүхдүүд ирлээ. 11 настай жаал хүүг хогийн цэгийн гаднах далангаас хаягдад цуглуулж байхад нь дээрээс нь хогийн машин хогоо асгаж амийг нь хохироосон тохиолдол гарч байж. 2005 оны 6 дугаар сард гарсан энэхүү эмгэнэлтэй хэргийг хинч хайхралгүй тэгсхийгээд хэрэг зарагч үүсгэлгүй орхисон гэхэд болно. Хог гинж чадаж гал гарах, нуран үүсэх, цөмрөх зэрэг өөр олон эрсдэл эндхийн хүүхдүүдэд тулгардгийг хүүхдүүд хэлж байна. Тэгэхээр энэ дээрээ давхад бас хогон доонд ч гэсэн энд бас амьдрал өрнжил байна л та. Тэгээд хогийн дундах амьдрал гэдэг чинь тэгээд ерөнхийдөө арга ертөнцөөс тасарсан хүмүүс л байна шүү дээ.
Эндээс ингээл тэр хотын чэнжүүд энд ирээд өөрсдөө хогийн түүгээд хөдөлтаад авчна. Энэ хүмүүс бол ерөөсөө энд ингээл амьдэрдэг ихэнх гэр орон энд байдаг хүмүүс байж байна. Сэтгэл имзэглэмээр бас нэгэн зүйл бол хогийн цэгт ажилдаг, ялангуяа тэнд амьдарч тэндээс хоол олж иддэг хүүхдүүд өөрсдийгөө хүн биш мэт үздэг явдал. Өөрсдийгөө тэд лагайны банхар, халт руу цыгаанууд гэж нэрлэнэ. Харин хогийн цэг дээр очтгүй бусдыг болохоор цагаанууд хэмээн өөр тусгай хүмүүс мэт үзэх хандлагаар нийгмээс тасархай өсөж өндөөж байна. Хүүхд хөдөлмөр эрхлэнэ гэдэг чинь өстой ирээдүг л болж байгаа. Хүүхд чинь уул нь бол хөдөлмөр эрхлэх биш, сурж боловсрох хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тэгжиж өөрийнх нь ирээдүйг гэрэлтэй тэрнийхээ төлөө тэмүүлэх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр хүүхдэд ажилласнаар л ерөөсөө яг өнөөдрөөрөө байгаад цаашдаа ямар ч тэр хүнд ирээдүй байхгүй. Ерөөсөө л хар ажил хийгээл олцныг нь хийгээл олдохгүй бол тэгэл хоолгүй унтдаг тэгэл тийм л байна шүү дээ. Хэрвээ хүүхэд сурж боловсроод байх юм бол тэрэнд чинь илүү боломж нээгдэнэ. Хүүхдийг бол ер нь хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэдэг шүү дээ. Тэгж ярьдаг чи. Би бол тэртэй тал дээр бол ерөнхийдөө зөв гэж боддог. Хүүхдээ ямарваа нэгэн байдлаар тэр чин хөдөлмөр хийж ийж тэр хүүхчээ өөрийнхөө төлөвшинч гэдэг юм уу байр сууриа олж явна гэж боддог л та. Зүгээр яг тэр хүүхдийн төвчгүй хөдөлмөр гэдэг бол ер нь бол тэр бүр эсрэг штэ тэрнээсээ. Хүүхдийг бараг л залхааж байгаа штэ. Амьдралаар нь шийтгэж байгаа маа ихтэй болцсон. Тэгсэн чи бас нэг юм байгаа. Энэ хүүхд чинь мэдээж хэрэг хүүхдэрээ байхгүй штэ. Өсч том болно. Өсч том болсон одоо яг л ийм хар ажил хийгээд энээсээ илүү цаашаа гарцгүй. Тийм цаашаа хараагүй болсон хүүхд чинь бас л ээж аав болон тэрний хүүхдүүд бас нэг иймэрхүү л байх. Тэгэхээр зэрэг энэ одоо хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг ч юм уу энийг бол ер нь л хаанаа л бүр байхгүй болох гал хэрэгтэй. Хүүхдэд цуцурж боловсрох хэрэгтэй. Тэгснээр тэдний ирээдүйн нэгдэх хэрэгтэй. Би 16 таа. Тэгэд гэртээ долоолоо амьдардаг аав ээж хоёр ажилдаа утсан агаа одоо орой ажилд явна. Тэгэд би одоо галынхаа нүрс авахгүй тэгээ галынхаа нүрсийг авах гээд энэ чэвэж байна. Яг хүүхдтэй холбоотой 10 хэдэн зураг авсан байлээ. Налайхын тэгээ байшин барилгач янз бүрийн бол байлээ уурхайн тухай. Нэг 10 хэдэн зургууд байгаа. Тэр дотроос нэг яг хүүхэд нэг хөдөлмөр хийгээгүй мөртлөө яг над дээр миний ажилласан хоёр хүүхэд яг тэр нэг нүүрсний хогон дээр хоёулаа ингээд сууж байгаа нэг зураг байгаа. Бүр цааталт ингээд налайхын уурхай нэг хуучин балгас харагдсан, нэг хальт харагдсан. Нөгөөх нь болохоор бас тэр хоёр хүүхдийн том нь нүүрсээ үүрээд явж байгаа бас нэг хальт эргээд харцсан, нэг нүдний бас нэг нүд нэгэд анивчаад хөвгөө харцсан. Нөгөө хүүхд нэг над руу харцсан. Тэгээ тэрний нэг зохиомж нь ихлүү зүгээр юм шиг нүүрс үүсэн хүүхд чи өөрөө яг ингээд тонгоогоод яваад нэг юм гурвалжин үүсгээ тэр гурвалжинд явсаар байгаа яг нэг хуучин балгасан дээр очсон. Яг тэр балгасныхын дор нөгөө хүүхд нэг над руу хараад зогссон. Яг тэр хоёр хүүхдийг буцаал яг тэр амьдралаар нэг амьдрах юм бол яа ингээд тэр л нэг балгас шиг л тийм л болно гэсэн нэг санааг тэр гурвалжингараа илэрхийлэх гэж үзээд нэг тэр хоёр зураг их зүгээр болов гэж боддог байгаа шээ. Одоогийн бидний одоо яриад хөндөд байгаа энэ сэдв бол ер нь эргээд хүүхдтэй муу үр дагавар үлдээх болохоор зэрэг тэрийг бол зөвхөн төвчгөө хөдөлмөр гэдэг нь бол байж болохгүй юм. Гэрэл зурагчид бид бол гэрэл зургаараа дамжуулж л үжил бодлоо илэрхийлж гин хүүхдүүд таришаанд юм байна, хогон дээр ч юм байна хүүхдүүд үнэхээр хүнд хөдөлмөр эрхэлж гин. Сургууль сургуулиуд бол хөөстэй тэгээд хаяг тогтооход айгүй хэцүү байдаг. Нэгэсэндээ хүүхдийн колонч нь мэддэггүй, хүүхдийн асрах газар нь мэддэггүй тийм үү. Тэгээд айгүй хэцүү байдаг. Тэгээд үүдэн дээр ингээд цагдаанаар тэгэл ингээд байж идэг. Ингээд тэгэл өдөр болго ингээд жигсаана. Хүүхдүүдийг жигсаага тоондоо. Тэгэл хоолндоо орохдоо жигсэн. Тэгэл өдөржингөө тэнцэж ингээд нэг мө тэр нэг зурагтай нэг үзээ суул өдөр томтуулна гэж байхгүй. Тэгээд яг нэг тэгээд нэг юу яа тэгээ одоо дотор нь 16-аас доош настай байдаг. Тэгээд тэд нэг том хүүхдүүдийг авдаг. Гэхдээ ер нь 16 15 аав юу хүүхдүүд орж ирээ зодж дэрлэгдэх бас. Тийм үү юу гэдэг. Тэгээ хаяа гадар матар цогтой явж байгаа ингээд насан турш хүмүүстэйг явж тээ. Хаяа одоо шижил ахмахтайгаа ч юм уу те. Хойр ахмахтай. Тэгээ явж хат би хамгийн жижигэн хаяг тогтохтой оронгууд орчоод эднэр хурж ирээд дэргэн штэ. Надаа нэг чихэр мөхөр өгөн штэ те. Тэгэнгүүт тэд нар нь одоо ингээд булааж аваад зодж юм уу. Надаа өгч тэрийг өгч ингэж. Тэгэл гайгүй хүмүүс ч үсэн юм байх юм л тэгэл тэднийг авчна. Тэгэл сурулж байгаа гэдэг чинь одоо би чинь 14 дэх доор ажил нэг 6 талдгаар ингээд өгч байгаа шүү дээ. Тэгэхэд 1 2 дугаар ингээд нэг дээр тийм бодлого бодоод надаар.
Нэг бол юм элемент төр хууламжлал гэж үүдэг. Тэгэхээр ямар сургууль байх юм бэ? Цэцэрлэгт бараг л цэцэрлэгт тэдний чинь сурч тийм үү? Тэгэхэд бол надад нэг тийж яваад сонирхол байдаг. Хүүхдүүд шүү дээ амар хүнд хүчээр ажил хийж байгаагаа мэдрэхгүй байсан байхгүй юу? Хүүхэд болохоор л эдгээр мэдрэхгүй байна. Хэрвээ би юм уу чи хийжсэн бол хизээч бид нар энэ чи пүүцтэй зогсоод юм уу тийм үү? Өмднийхэн шуумаг нь өвдгөө хүртлээ ч юм уу өмд нь ноорцсон тийм үү? Шилбэнд даарцсан тийм хөлийнх нь хурнууд нь хөрцсөн ийм бид нөхцөл бид нар хизээч ажил хийхгүй. Тэгтэл эдгээр хүүхэд тулдаа мэдэхгүй ч гэдэм үү тийм үү? Хүүхэд тулдаа эдгээр ингээд мэдрэхгүй ингээд ажиллаж байгаа байдал тийм дүр зураг надад харагдсан байхгүй. Нэг машины хаалт авчихсан нэг шинэ жилээр том джип хаалт нэг авчихсан. Шинэ жилээр машинаач. Тэнцэнээс таг цохин фарм дэрэл. Эдгээр эрхээ хамгаалуулахаа мэдэхгүй. Би надаа ийм усны гутал аваад өгөөч тий. Надад ингээд ийм комбинзон өмсгчөөч тий. Ус нэвтрдэг комбинзон өмсгчөөч гэдэг юм уу. Надад ингээд хурууны нэг ийм шахны лент авцраад өгчөөч гэж хэлэх тийм үү. Тэр юу нь байхгүй. Эрхээ хамгаалж мэдэхгүй. Тийм өрөвдмөр бөгөөд бас нэг талаар тийм гин цайлган тийм хүүхдүүдийн яг л хүүхдийн тэр байгаа байдлууд энднээс харагдчихсэн. Өнөөдөр манайх дэндүү сайхан эрхчлөлттэй байгаа те сурч боловсрох боломжтой байгаа. Тэр боломжийг хангаадаг бол энэ хүүхдүүд маань. Тэгэл болно шүү дээ. Одоо угаасаа сургуулаа төгсөөд энэ сургууль Монгол нээлттэй байна. Тэгээд энэ бор амьдралын дундуур энэ зах зээлийн дундуур гүйж явж байгаа хүүхдүүд бол хүний амьдралын одоо маш нарийн юмнуудыг бол өөрснөө мэдэрч байгаа их багаасаа ингээд машин угаагаад ч юм уу тэрэг мэрэг түрээд ч юм уу ингэж амьдарч явахад бол тэр болгоно бол дараа нь бол өөрсөнд нь амьдралд нь маш их хэрэгтэй болохоо эндээс цааш гарахад те их хүндрэлээс гарахад өөрснийгөө их тэмүүлэлтэй болохоо гэж бодож байна. Энэ гэр зоргийн үзэсгэлэнгийн талаар гэх юм бол би ер нь бол ард иргэдэд бас нэг зочроо өгөх, дохио өгөх ч юм уу тийм маш хэрэгтэй цаг үе олсон гэж бодож байна. Тэгээ энэ дээрээ би бол өөрөө бүр тэрийгээ бүр маш их мэдэрч байна л да. Одоо бүр бошоохын үзэсгэлэн гаргахгүй бол одоо бүр хэцүү болсон байж тийм. Тэгээ ингээ анзаарч байгаа тэгээд нэг хог авчирч хасгаж байгаа нэг хитэн машин л ярьж чинь тэгээд өөр ийшээ зорж ирдэг хүн ч байхгүй. Монголчууд Улаанбаатарчууд энийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд нэг алсаас ард нэг утаа манарсан нэг газар үйж яадаг. Гэтэл энэ дотор бүтэн ингээд амьдрал явж байгаа 40-40 насан туршийн хүүхдүүд ингээ ажиллаад явж байгаа л. Тэгэхээр үзэсгэлэн ер нь бол маш их ач холбогдолтой гэж бодож байна. Зэгц фильм, олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын урчуудын эвлэл, Гамма мэрэгжлийн гэрэл зургийн агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Зан Вазрын нэрэмжид дүрслэх хурлын музей, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 жилийн ой, хүүхдийн хөдөлмөрийн төвчгүй хэлбэрүүдийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсны 10 жилийн ойд зориулв.